HSK 2 шинэ хувилбарын 3 дугаар хичээл өнөөдөр үзэх үг бан анги бүлэг ажил энэ гэсэн үг те. За жишээ харъя. 我们班有30个学生. Манай ангид байгаа 3 10 30 ширхэг 学生 сурагч. За г нөгөө ширхэг тооллого үг заавалчгүй авч яваад идэх те. За 学生 сурагч. 他是我们班的班长. Тэр болвол манай woman бид нар тийм ээ бидний манай ангийн банжан ангийн дарга. За бан анги бүлэг ажил байх нь. Жан банжан ангийн дарга. За нөгөө энэ дөөгийн чинь хойноос нэр үг ордог тийм ээ. Ин гэдэг дөө учраас ангийн тэм юм. Тэрний им юм гэж нэр үг ордог. За тэгэхээр шаарэ. Манай ангийн хүүхдүүд маш халуун дулаан сэтгэлтэй хамтдаа байхдаа маш сайхан байдаг гэнэ. 我们班同学很热情. Манай ангийн сурагчид. За нөгөө бүгдээрээ нэр үг ороод их юм бол дөө ер нь л аваадах нэг шаардлага байхгүй тохиолдол байдаг те. Эсвэл хамгийн сүүлийн нэр үгнийхээ урталт нь аваад байгаа. Манай аавын, ээжийн, ахын, эгчийнхэн дүү гэх юм бол дүү гэдгийнх нь урталт нь л дөө авах хэрэгтэй. Тийм ээ. За ийм энгийн тохиолдол дээр бол дөө аваадах шаардлага байхгүй байж болно. За тэгэхээр манай ангийн сурагчид болвол маш 热情 халуун дулаан сэтгэлтэй. 同学们相处得很好гэнэ. За ангийн хүүхдүүд болвол 相处хамтдаа байхдаа. Чуу гэдэг нь юу нь бол газар гэсэн үг юм. Тэгэхээр ингээд 相 чинь харилцан юм хамтдаа бие биедээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамтдаа байхдаа маш сайхан байдаг. За энэ болохоор нөгөө нэг хоёр толгойтой дөө орж ирж байна. Хоёр толгойтой дөө чи яадаг вүлээ? Тэгхтэй тийм, ингэхтэй ийм гэдэг дэ гэдэг дөө тий. Чи ямар гоё бичдэг, ямар хурдангуйдیں, хэр чи гүйхтэй, ямар хурдын бичгтэй, ямар гоё юм гэдэг дэ гэдэг ийм бүтцээр хэлдэг тийм ээ. За дараагийнх нь тэр өглөөний ээлжинд ажилтгаа гэн. Та шан бан гунгзоо. Тэгэхээр шан бан гэхэр ажилдаа яваад байгаа. Заав гэдэг нь өглөө эрт болоод байна. Тэгэхээр өглөөний ээлжинд ажилтгаа гэж утгачлж орчуулах нь шүү. За тэгэхээр энэ өгүүлбэрүүдийг та өөрсдөө орчуулад үзээрэй. Өнөөдрийн үзсэн үг бан анги ажил байлаа. Хичээлээ 5 удаа өдөрт заавалчгүй татан сонсох юм бол айгүй амархан тогтоно шүү. Окей.